За сайн байцгаана уу? За энэ удаагийн лайвыг хэдүүлээ энэ Европын холбоо одоо өөрөө ийм цахим одоо бүртгэлийн систем хэрэгжүүлэхтэй холбоотой ийм мэдээлэл одоо олон нийтийн сүлжээнд тавиад эхэлсэн байгаа. За тэгэхээр энэ ETIAS нэртэй travel information буюу одоо тэр авторизацийн систем гэдэг нь одоо ямар учиртай тийм систем одоо юунаас хэрэгжих ямар орон тэнд хамаарах ямар нь хамаарахгүй юм тийм ээ. За тэгээ хэднээс хэрэгжих энэ тухай агшин тайлбартай мэдсэн зүйлээ хуваалцъя. За ер нь бол энэ зорчих гэрээтэй орнуудын иргэдэд зориулан энэ цахим нэвтрэх бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр одоо бэлдээд ерөнхийдөө үйл ажиллагаа нь бол бараг дуусч байгаа гэхэд бас болно. Тийм. Яагаад гэвэл энэ чинь бол нэлийн дээрээс яригдсан асуудал. 2015-2016 онд одоо Франц, Бельгид болсон террорист халдлагын дараа ийм ижил төстэй хадлагаас сэргийлэх зорилгоор л одоо энийг боловсруулсан юм байна. Тэгэхээр энэ одоо маш олон жил хойшлогдож одоо бараг 10 жилдээ 2015-16 онд яригдсан асуудал одоо л хэрэгжих юм шаттай явах гэж байна. Одоо зарим юм Европын хэрнээ аюу тийм гом удаа процесстэй те зарим юмнууд нь тийм. Тэгээ одоо тэрийг хэрэгжүүлэх ерөнхийд нь процесс дуусгар болж байгаа юм байна. За техникийн асуудлаас болж хэдэн удаа хойшлогдсон гэж байна. За шинэ хугацаа нь 2026 он гэж байгаа боловч гэхдээ яг тодорхой он сар өдөр нь бас тодорхой биш байна. За ерөнхийдөө би 2-3 сайтаас харлаа. Өөрийнх нь энэ ETIAS-ийн албан ёсны вебсайтаас харсан чинь 4 сараас 2016 оны 4-р улирал 4 сар биш 4-р улирлаас гэж. За тэгэхээр энэ 2026 оны жилийн эцэст нэг энэ хэрэгжээд эхлэх төлөвтэй байх юм байна. За тэгээд одоо бас юу болох нь нэг ямар ч байсан тэгээ харж илээ. За энэхүү систем нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй богино хугацааны оршин суух визтэй одоо шаардлагагүй 3 дахь орны иргэдийг одоо нэвтрэхийг хянах замаар Европын холбооны гадаад хэлийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой энийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм байна. За мэдээж яг одоо 3 дахь орны хүмүүс одоо Европ руу зорих одоо массын одоо тэр нүүдэл одоо маш их зогсохгүй бас их тэгээд бас зогсохгүйгээс гадна маш их асуудалтай проблемтай байгааг бид хэд сайн мэдж байгаа. Тийм ээ ялангуяа Европод амьдарч байгаа монголчууд маань энийг бас их сайн харж байгаа тийм. За хууль бус цаашлал аюулгүй байдал нийгмийн эрүүл мэндийн аюул учруулж байгаа эсхийг одоо тодорхойлох болно гэсэн байна. Энэ систем хэрэгжээд ирэхлээрээ ер нь ганц одоо тэр орж байгаа гарч байгаа хүнийг бүртгэхээс гадна эрүүл мэндэд бас одоо Европод оршин суугаа хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх юм байна. Тэр болгоныг л одоо бас хянах юм байна л да. Нэг бүртгэлд ороод явчихад тэр хүн ерөөсө бүхэл юмаа тэндээ бичиж одоо бүхэл өөрийнхөө анкетыг бичих юм байна. За цахим бүртгэл нь нэг 20 евро үнэтэй бөгөөд 3 жилийн хугацаанд хүчинтэй байх гэж байгаа. За нэг анкет бичээд зөвшөөрөл авсан байхад 20 евро төлөөд 3 жилийн хугацаанд тэр анкет нь одоо хүчинтэй байх юм байна. За гэхдээ маягтыг 3 жил нэг удаа бөглөөд байж болно. Тэр хугацаанд хэдэн ч удаа наашаашаа орж гарч болох юм байна. За тэгэхээр 3 жил бол орох гарах болгондоо бөглөх шаардлагагүй чинь. За энэ дэр ялгаа манай паспортын хугацаа дууссан бол эсвэл одоо пассаа хулгайд алдагдсан бол тэр нөгөө бүртгүүлсэн хугацаа нь бол хүчингүй болоод шинээр бүртгүүл дахиад шинээр 20 еврогоо төлөөд ингээд бүртгэлд орох юм байна. За анх төлбөр энэ төслийг хэрэгжүүлэхэд анх төлбөрийг ер нь 5 евро 7 еврогоор одоо тогтож одоо батлагдсан байдаг байсан бол одоо энэ 2025 онд 20 евро болгосон юм байна. Нодлон энэ үнийг нэмсэн юм байна. Системийг одоо энэ өргөжүүлэх зорилгоор мэдээж маш их зардал гарна тийм ээ. Тэгээд тэр тус төлбөрийн Их Британий ESTA гэдэг одоо ижил төстэй ийм зөвшөөрлийг хөтөлбөрүүдийг Америк та уялдуулах одоо бас нэг системийн бас уялдуулах ажиллагаа бас гарна зардал гарна. Тэр болгоныгоо л одоо энэ тэр 20 еврогоор одоо урсгал зардлаа одоо нөхөж явах юм байна л да. За тэгээ мэдээж яг 2015 онд 7 евро байжсэн 25 он гэхэд юмны үн яаж нэмэгдсэн тэгэхээр нэмэгдэх нь бол зүй ёсны хэрэг л дээ. Тэний 20 евро болж байгаа нь бол зүй ёсны хэрэг. За 18 нас хүрээгүй буюу 70 наснаас дээш хүмүүст өргөдөл гаргагчид Европын холбооны гэр бүлийн гишүүд болон Европын холбоон дотор чөлөөтэй зорчих хэрэгтэй.
Европын холбооны бус иргэдийн гэр бүлийн гишүүд төлбөрөөс чөлөөлөгдөнө. За мэдээж хэрэг Европын холбооныхан өөрсдөөсөө бол авахгүй. Тэгээд тухайн Европын холбооны хин нэг нь одоо тэдний гэр бүл бол байх юм бол тэр бас урамжаас чөлөөлөгдөх юм байна. 18 нас хүрээгүй бол чөлөөлөгдөх юм байна. 70-аас дээш бол чөлөөлөгдөх юм байна гэж ингэж би ойлгоод байгаа шүү дээ энэ дэр. За Шенгений виз төр оршин суух зөвшөөрөлтөд Европын холбооны орнуудын паспорт эзэмшигч нар бас төлбөрөөс чөлөөлөгдөнө гинэ. Энэ системд бүртгүүлэхэд ерөнхийдөө яг нэг нилээдгүй асуултууд байх юм байна. За тэр нь нэг 10-аад минут зарцуулагдана гэж байна. Тэр болгоныг бөглөх хувийн мэдээлэл бичих нэгэн төрсөн, сар өдөр хаан төрсөн, тодорхой гэрийнхаа хаягийг бичих юм байна. Эрүүл мэндийн асуултыг бичих юм байна. Гэмт хэргийн бүртгэлд орж байсан үгүйгээ бичих юм байна. За ямарваа нэг орноос албадан гаргаж байсан үгүй юу гэдэг асуултанд хариулах юм байна. За мөн дайны бүсэд байсан үгүй юу гэдэг асуултанд хариулах юм байна. За ингээд нийлээдгүй олон асуулттай. За тэр болгоныг бүгэлжиж систем цаашаа унших юм байна. Зөвшөөрлөн гарах юм байна. За одоо бидэрт хамгийн чухал юм нь ямар орны иргэд бүртгүүлэх вэ гэдэг чухал байна тийм ээ. За энэ дээр одоо нийтдээ 59 орн бүртгэгдсэн байна. Албан сайт дээр зарлагдсан байна. За Бразил байна, Чили, Канада, Тайван, Сингапур, Колумби, Мексико, Венесуэла гэх ерөнхийдөө бол дандаа нөгөө 3 дахь орны орнууд байна. Гэхдээ энд Япон, Молдов, Украина хүртэл орсон байна. Украин бас байлаа шүү энд. Тийм. За ингээд Шенгений бүх 29 орн дээр нэмэх нь Кипр болвол энэ бүртгэлээс чөлөөлөгдөнө гэж. Мэдээч хэрэг Шенгений бүх орнууд энэ бүртгэлээс чөлөөлөгдөн тийм ээ. За ингээд энэ 59 оронд миний харснаар бол Монгол улсын иргэд бол байхгүй лээ. Монгол орн гэж байхгүй лээ. За Эзэ бүртгэлээс чөлөөлөгдсөн орны нэрт. За мэдээж Чех, Мальта, Румын, Франц. Тэгээд энэ чөлөөлөгдсөн орны нэрсэд Монгол байгаа юм байна. Монгол улсын иргэд байна. Яагаад гэвэл Монгол визтэй учир хэрэггүй. Гэхдээ оюутан хүн бол тусдаа бас залтаа байх юм байл шүү. Оюутнууд бол багштайгаа явж юм уу эсвэл дадлага хийх ч юм уу тус өөр орн руу явхад бол бас эцээсийн зөвшөөрөл авах том магадлал байгаа юм болов уу гэж би ингэж болж харсан шүү. Яагарахгүй яг виз Шенгений виз даруулаад тухайн орноосоо тэгээд Шенген дотроо ингэ шилжин хөдөлгөөн хийх юм бол манай монголчуудын хувьд бол энэ бүртгүүлэх шаардлага юм л гэж ингэж ойлгосон. Энэ бас айтайхан байгааз тийм. Мэдээж одоо бол Европод бол байдал маш хүнд байна. Бид бүгд мэдчихээн. Жишээ нь одоо Испани улс гэхэд Африк, Латин Америкийн цагаачдын асуудал маш их хүнд асуудалд орчлоо. 100 гаруй одоо тэр нэг завьар одоо орж ирэл миллиарын арлаар дамжаад баахан Латин Америкаас ч юм уу Африкаас одоо ингээд дөрвөстэй усан завьар ингээд ороод ирдэг юм байна. Тэгээд тэдний бүгдийг л хүлээж авдаг юм байна. За Испани хичнээн сайхан орн билээ те. Гэтэл одоо Европын холбоо хөгжих буй орны бүр 5 жагсдаг гэж байгаа байхгүй Испани. Испани бол үнэхээр тайван ууж маш гоё шүү дээ. Аялал жуулчлал ялангуяа маш гоё хөгждөг орн байхгүй. Испанаар бол аялж үзчихсэн. Гэтэл одоо ийм дөрвөстөөс болоод аялал жуулчлалын зөвхөн аялал жуулчлалын явгаараа эдийн засгийн 5 биш 12% олдог гэж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс бас дээр нь энэ Испани орн руу аялж очдог байх юм байна шүү дээ. 12% ашгийг зөвхөн аялал жуулчлалаар олдог гэж байгаа. За ийм сайхан орн ард иргэдийн бухимдал айдас маш ихээр нэмэгдлээ гэж үзсэн бэл. Би өөр энийг 2025 оны 9-10 сарын одоо YouTube бичлэгнээс орчуулж таад ярьж байгаа. Тэгэхээр эдгээр бол мөн 26 оны биш 25 оны 12 сарын 30-ны байдлаар бас дахиж шинэ мэдээлэл гарсан байлээ. Тэгэхээр энэ байдал бол ерөөсөө намжаагүй бүр гудамжинд нь мөргөлдөөн замбраагүй байдал маш их байна. Гэхдээ хот болгонд бас биш. Хаа нэг цагаачтай тэнд л асуудал их байна гэсэн байна лээ. Бүр тэр видео бичлэгнүүдийг харуулсан байлээ. Бүр харамсмаар юм хийж байна. Хүний нутагт ирчээд л гэр орны одоо сүйтгээд гудамж талбайны тэр кофе шоп мобын одоо сүйтгээд л явах юм да. За тэгэл янз бүрийн урайл азан бариал солиорч өгөх юм байна. За энэ зөвхөн нэг улсын жишээ гэж байна. Тэгэхэд Европын холбооны улсад Францад ямар байгаа вэ бид нар одоо байдлыг мэднэ. 2000 оноос хойш 40% мигрант нэмэгдсэн гэж байна. 25 жилийн хугацаанд ихэнх нь Африкаас маш их цагаачд нэмэгдсэн. За Швед улс хичнээн сайхан орн билээ. Тэгэхэд одоо
энэ YouTube-ийн мэдээгээр бичлэгүүдийг харахад цэрэг гайрмаас их олон хүн дайчилж энэ гадаадын иргэдийг зохицуулах одоо хүчинг тийм их хүн одоо энд ажиллаж байгаа юм байна. Дийлэхгүй шүү дээ. Тэгэхэд цэрэг гайрмаас илүү их одоо хүмүүс энд яг энэ албан тушаал дээр ажиллаж байгаа гэж байгаа байхгүй юу? Шведэд нэг төгшөөртэй нэг мэдээлэл би олж уншлаа л да, зөвхөн хүчингийн хэрэг гэхэд дэлхийд 2-т орсон байна. Африкийн дараа орсон байна. Жилд 1000 хэрэг, янз бүрийн 1000 хэрэг гардаг. За тэр нь Сир, Афганистан, Иракаас хэтэрхий их одоо мигрант авснаас маш муу нөлөөтэй боллоо гэдэг ард иргэдийн дургуутсал одоо байгаа байна. За ингээл ерөөсөө бүхэл орн ер нь Испани, Франц, Швед одоо ерөөсөө бүхэл оронд л юм байна. Аз улс манай Чех бол харьцангуй тайван. Чехүүд чинь маш их улс хууртай, маш боломжтой хандаг миграцийн асуудал дээр тийм болохоор одоо яг ийм замбраагүй байдал бол одоохондоо Чех улсад бол гайгүй байгаа. Тий. За Герман гэхэд л одоо бас бүр тэр Франкфуртын тэр гудамжийг тэр саяхан тэр аялж байгаа хүмүүсийн бичлэгийг харахад замбраагүй заваан байдал маш их үүссэн харагдана лээ. Тэгээд л одоо энийг энд канцлер байсан 2015 онд канцлер байсан тэр Ангела Меркелийн тэнэг шийдвэр байлаа гэдэг Дональд Трампт шүүмжилж ирсэн юм байна. Тэгээ одоо нэгэн тим их хүн оруулаад ирнэ. Бид нар өөрсдийнхээ ард түмнийг хижээж чадж байгаа юм чинь наадуулж чинь бол бид нар болно энэ асуудлыг бид нар шийднэ, ард нь гарч чаднаа гэж оруулж ирээд байсан юм байна. За одоо тэгээ эргээд нөгөө хүмүүсээ одоо дийлэхгүй байдалд одоо ингэ хүрсэн. За тэгээд ажил хийхгүй л байгаа. Халамж аваад ажил хийхгүй тийм ээ. Тэгээд яг тийм мигрантуудаас одоо зөвхөн Герман гэхэд тэр бумаар нь одоо евро зарцуулж идэг гэж байна шүү дээ. Байраар хангаж байна. Халамжийн мөнгө өгч байна. За гэхдээ одоо бол сүүлийн үед энэ он гараад сая 2 сарын бичлэгнүүд ингээд бас үзэхэд ерөнхийдөө бол Герман бол одоо ер нь энэ байдлыг бол одоо ерөнхийд нь шийдъя одоо бүр арай хэтэрлээ гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Полиц одоо улс төрийн байр суурь нь тийм. Даа ялангуяа украинчуудын хувьд бол цэрэг татах насны боломжтой хүмүүсийг бол эх орондоо нь явуулах тийм ээ. Эдрийг бол ерөөс эх орон хэцүү байж хахад яагаад энд ингээд халамж аваад бүр халамж аваад зогсохгүй хажууд нь ажил хийхгүй байгааг бол ерөөс нь ёстой нийгмүүдээр үзэхгүй байна. Зөв шүү дээ. Тухайн оронд очичоод бас нэг ажил төрөл хийгээд айтаахан байгаа бол бас нэг өөр хэрэг шүү дээ. Тэгэхэд чинь тэтгэмж аваад өчигнөө тэтгэмж авсан хүмүүс одоо хэл галар сая шинжилээр бүр нутгаа явж тэр эмэгтэй хүн эрчүүдийн хүүхнүүд зөндөө сая шинжил тэмдэглэх гээд нутг руугаа явж ирсний сая буу асуудал болсон шүү дээ. Та хэд мандаа сонслох тийм одоо тэнэглэл одоо улам нөгөө байдлыг хөсдүүлж одоо энэ дээр ерөөс халамж өгöd байгаа мó бид нар одоо юу өгöd байгаа юм гэдэг асуудал яхахгүй энэ Германы намуудын том дохио өссөн шүү дээ сая. Зүгээр ээж чадахгүй ингээд өөрөө өөрсдийнхээ байдлыг одоо байгуулсан юм хийчлээ яхахгүй. Ерөнхийдөө одоо энэ дайнд дажингаас болоод энэ дөрвөсдийн асуудлыг бол Чех бусад бүх Шенгений орнууд ер нь 27 оны 4 сарын 3 гээд бас хугацаа цаасан байгаа шүү. Дуусар болох одоо юм бодолтой байгаа гэдгийг одоо бүхэл одоо боломжийн юм сошиал дээр бол битсэн байлээ. За тэгэхээр нэг 27 он гэхэд Монгол нутаг нууцхан буцаад зах хэмжээний орлоготой нэг нь тухайн орондоо үлдээд ч юм уу. Жишээлбэл Чехэд бол 440 мянган короныг жилдээ чи орлоготой байх юм бол ганцаараа штэ. Тэгэх юм бол чамд бол удаан хугацааны виз өгнө, 5 жилийн виз өгнө гэж. Хэрвээ чи дээр нь 2 3 хүүхдэд тийжээ. Дээр нь эхнэр чинь ажилгүй бол уучлаарай. Тэгээ буцхаас өөр арга байхгүй. Ийм л байр суурьтай байх юм шиг байна. Миний ойлгосноор. Чех бол энэ дээр бол харин дээр нь бүр Чех хэлний шалгалттай болох магадлал маш өндөр байна гэж ярьцгааж байна лээ. Тэгэл байх л та тухайн оронд амьдрах гэж байгаа бол Чех хэлний сас сурах ёстой болно. Германууд ч гэсэн ажилтай бай. Герман хэл сур тий. Сирийн хувьд бол германчууд бол ерөөсөө за одоо дайнд байж дууссан чи одоо бол амар амгалан байгаа эх орн руугаа буцаах тал дээр одоо ажиллаж байгаа юм байна. Тий. За тэр нь одоо энэ 26 онд ер нь 26 27 онд бол Европод бол нэлээд цэвэрлээ явагдах юм бол гэсэн ийм ойлголттой байгаа даа. Тэгэхээр жоохон сэдвээсээ чинь жоохон хазаагаад ирчлээ тий. Ерөнхийдөө бол энэ ETIAS-ийн одоо энэ хэл гайл таможнаар ингээд нааш чашаа энэ замраагүй холиход энэ гадаадын мигрантууд ирээд нэг айтаахан айл байгаа юм шиг айтаахан цэгцтэй замбар сахилгаттай байж чаддаггүйгээс болоод одоо ер нь болий гэсэн байр суурьтай байгаа. Нилээ орон тийм байгаа тий.
Саяхан Герман маш их олон хүнийг Польшийн хэл рүү явуулсан шүү дээ. Хөөжл гэж хэлэх гэдэг тийм. Яв буцаасан тийм. За тэгэхээр энэ дээр бол за ямар ч үсэн ETS-ийн одоо энэ бүртгэл бол манай Монгол улсын иргэн цаанаас угаасаа Монголоос шингээний виз гэж юм дарагдаад ингээд очиж байгаа болохоор энэ бүртгүүлэхгүй болов уу гэж ойлгоод байгаа. Тийм. Тэгэхээр юу болно? Хэдүүлээ 26 оны 4 сар гэхэд тодорхой бүх мэдээллүүд улам дэлгэнэнгүй бичигтэй тавигдаад ороод ирэх бах тэр үед нь би та хэдтэй бас яг Монгол орны хувьд бол нэх хүндэтгэхгүй болов уу гэж ингэж ойлгоод байгаа. Тийм. За тэгээд нэг зарын шанартай гэж чинь сая одоо би энэний өмнө санхүү илчлөө хадгаламж хоригдлын тухай та хэдтэй чадлаараа та хэдтэй зөвлөгөө өглөө. За тэгээд тэрийг бол маш их хүн шеэрлж, маш их хүн юм асууж орж ирсэн та хэдтэй бас талархаж байна. Тэгээ асууна гэдэг бол маш сайн. Мэдгүй юм аа бол ерөнхийдөө бол их чинь нааш шашаа яваад ингээд тогтмол одоо бас Монголдо бас байхгүй бизнес хийгээд ингээд нааш шашаа яваад аялаад ингээд явж байгаа болохоор яг одоо финансны параца гэдэг одоо Чехэд байгаа хүмүүстэйгээ та нар холбогдоод үнэхээр өнөөдөр байдал ямар байна? За ямар акц худалдаж байна? Ямар одоо Макдоналдсын акт бол юу хувьцаа бол нэлийн өндөр байгаа гэх мэтлэн тий том юуны гар утасны аппликейшнууд нэлийн өндөр байгаа ах гэх мэтлэн одоо юм судалгаануудыг сайн хийгээд за тэгээд би бас манлайгаа энд бас магтмаар байна. Манай тэр залуу хүн хөөхдөхэд монголчуудаа маш гоё хуулийн зөвлөгөө, маш гоё санхүүгийн зөвлөгөөнүүд маш их өгөөд явж байна. Тийм ити хүмүүсээс маш сайн зөвлөгөө аваарэ. Тэрнээс найзаас адилхан юу ч мэдгүй найзаас юм асуугаад явбал та зүгээр хан мөргөөл досоод биш. Тийм ээ. Тэгэхээр яг тухайн салбарт ажиллаж байгаа хүнээс л зөвлөгөө аваарай л гэдгийг чинь хэлж. За тэгээд онцолж яг хэлэх юм автомат тоглоом тоглож байгаа хүүхдүүд минь та хэд надад чатаар ингээд ороод ирэх чи би та нарт тэр сангийн яаманд өгдөг тэр өргөдлийн бичээд явуулаад байгаа шүү. Тэгэхэд хаалгын хичээгээл тэгэл таг болчих. Хаалгын хичээгээл таг болчих. Тэг чи үргэлжлүүлээд тоглож ийн л гэсэн үг шүү. Тэгэхээр та хэд маань одоо ядаж тийм битээ юм хийгээд оролдоод тэр балиар ямаар орохоо болох тэр алхмыг хийгээч гэдгийг л дахин хэлье. За тэгээд зарын чанартай юм. За ерөнхийдөө байр нь үнэгүй нэг барилгын компани гэрээ ороод ирлээ. За дээр нь хүлэмж угаасаа байр цаанаасаа гэж байгаа. Тэгэхээр одоо энэ хоёрт бол дөнгөж очисон хүмүүст бол бас нэг байранд их айхтар мөнгө өгөхгүйгээр ийм бас боломжийн ийм гэрээнүүд их маш цөөн хүний тоо байгаа. Хүлэмжинд одоо бас нэлийн байгаа. За барилгын ажил практич байна, одоо зэлэнтж байна. Тэгэхээр та хэд маань дүүгээ, ахыгаа, аавыгаа ч юм уу авах гэж байгаа хүмүүстэй хамтлагчтайгаа холбоор их чинь Монголд байгаа юм чинь тэгээ уулзаад тайлбарлаад өгнө. Тий. За энэ удаагийн жоо богд хийлээ та айдаг юм заримдаа залхаад юм шиг. За дараагийн зав хүртэл баяр та.